Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За ингээд бүгдээрээ тест рүү орцгоё. За энэ гүйцэтгэлийн үнэлгээний материал дээр бол заавал үеийн хүснэгтийг бол өгж байгаа. За үеийн хүснэгттэйгээ маш сайн ажиллаж сурсан байх бол шаардлагатай. За бүлгийг бол дотор нь 1-р бүлэг, 2-р бүлэг, 3-р бүлэг, 4, 5 гэх мэтлэнгийн явсаар хагаад 6, 7, 8, 9, 10 11, 12, 13, 14, 15, 16, 18 бүлэг байна. Нийт бол 18 бүлэг байна. За энэ 18 бүлгээ дотор нь яаж байгаа вэ гэхээр 2 шиг дэд бүлэг болгон хувааж ийн. А бүлэг болон Б бүлэг гээд. За тэгээ нэг А бүлэг бол яах вэ гэвэл 1, 2, 13-аас 18 дугаар бүлгийг хэлж байна. Харин Б бүлэг бол 3-аас 12 дугаар бүлгийг бол Б бүлэг гэж нэрлэж байна. За ингээд бүлгийг бол бид нар басуу бага найдлаар хардаг тийм ээ. За ингээд дараах хүснэгтэд зарим элементийн атомын бүтцийн талаарх мэдээлэл өгчээ. Асуултын тэмдгийн оронд тохирох хариултыг сонгоно гэж асуусан байна. За тэгэхээр ийм тестийг хийхдээ энэ бол ерөөсөө ер нь бол уншаад ойлгох чадварыг шаардж байна. За жишээлбэл холоорын бол дистугаар нь бол 17 байхад протоны тоос 17 байна. Тэгээд электроны тоо мөн ялгаагүй 17 байна. Тэгэхээр эндээс юу гэсэн үг вэ гэхээр тухайн элементийн дистугаар гэдэг бол протоны тоо, электроны тоотой тоон утгын хувьд тэнцүү байна гэж. Тоон утгын хувьд тэнцүү. Тэгэхээр дистугаар нь 12 юм бол протон мөн ялгаагүй 12 байна. Мөн электроны тоон 12 байна. За тэгэхээр энэ нейтрон гэдэг ойлголт бол гараад ирж байна. За жишээлбэл магний бол дистугаар протоны тоо буюу дистугаарыг энд тавьдаг байхгүй. За тэгээд энэ дээр бол тухайн элементийн протоны тоо буюу дистугаарыг энэ дээр тавьдаг гэсэн үг. Энэ дээдлэлт нь бол массын тоо буюу нуклоны тоог тавьдаг тийм ээ. За массын бол энэ дээр тавьдаг гэсэн үг юм байна. За ингээд нейтроны тоог олохдоо яадаг вэ гэхээр харьцангуй атом массаас протоныг хасдаг. Харьцангуй атом масс нь 24 байгаа юм чинь 24-ээс 12-ыг хасаад энэ дээр бол 12 гэдэг нь энэ дээр нейтроны тоо тавигддаг гэсэн үг. За ингэхээр холоор дээр бол бүгдээрээ олж үзье. За холоор бол протоны тоо буюу дистугаар энэ дээр тавигддаг гэсэн. За тэгээ массын тоог бол 35.5-аар авдаг. За энэ тохиолдолд бол 35 гэсээс топон байсан байна. За тэгээд нейтроны тоог олохдоо бид нар харьцангуй атом масс энэ бол харьцангуй атом масс шүү дээ. Энд бол протоны тоо буюу дистугаар нь энд үтгэж байгаа. Бас цэглэхэн сармаг атомын хувьд бол электроны тоотой бол тэнцүү байдаг шүү дээ. За тэгвэл нейтроны тооноос протоныг хасна гэхээр өөрөөр хэлбэл 35-аас 17 гасаад хэд гарсан бэ гэхээр 18 гарсан байх нь шүү дээ. Тийм учраас энэ дээр бол нейтроны тоог бол хэд гэж үзсэн бэ гэхээр 18 гэж үздэг нэм шалтгаантай байх нэ. За тэгэхээр протоны тоо бол хэд байсан бэ гэхээр 12 буюу B хариулт нь зөв байжээ. Хэрвээ массын тоог асуусан бол энд 24 гэж хариулах хэрэгтэй байж 17 гэхээр биш. За ингээд AD2 найдлахын хариулттай байна те. За ингээд ер нь бол B хариулт нь зөв байжээ. За аль диаграм нь азотын цахилгаан сармаг атомын электроны хуваарлтыг зөв илэрхийлж байна гэж. За үүнийг хийхийн тулд бид нарт юу хэрэгтэй вэ гэхээр азот гэдэг химийн элементийн үеийн хүснэгтдэх дистугаар бол хэрэгтэй. За тэгвэл бүгдээрээ үеийн хүснэгтээсээ ингээд харах юм бол энэ дээр бол азотын дистугаар бол энэ дээр хэд гэж байна вэ гэхээр 7 гэдэг өгсөн байна те. Энэ тал нь болчихсон юм уу? За дистугаар нь бол энэ дээр 7 юм байна. За тэгэхээр бид нар сая үзсэн тийм ээ. Тухайн элементийн дистугаар гэдэг бол протоны тоо, электроны тоотой тоон утгын хувьд бол тэнцүү байна. Тэмдгээрээ бол эсрэг байж болно. За тэгэхээр энэ дээр бол 7 одоо электроны тоо бол азотын хувьд бол 7 электрон байх ёстой байна. За тэгэхээр бид нар атомын бүтцийг ингээ төрслөхдөө атомын цөвд нь бол нэмэг цэнэгтэй цөм байрлаж байгаа. Цөмөө тойроод ингээд электронууд байрлана гэж үздэг. За тэгээд
атомын электрон оршин байх магадлалаар бол 1-р давхраан дээр бол дээд тал нь 2 электрон байрлана гэж үзнэ. За тэгэхээр 1-р давхраан дээр бол дээд тал нь 2 электрон байрлаж байна. За 2-р давхраан дээр тэгэхээр эндээс бол 1-р давхраан дээр энд 1-р давхраан дээр бүр 1 2 3 4 электрон байрлуулсан учраас энэ биш байна. За энэ байж болж 1-р давхраан дээр 2 электрон байна те 1 2 электрон. 1-р давхраанд бол дээд тал нь 2 электрон байрлана гэхээр энэ хариултууд бол зөв байна. A, C, D бол 1-р давхраан дахь электроныг бол зөв байрлуулсан байна. За тэгээд электроны тоон 7 гэж байгаа учраас энэ дээр бол 2 дээр 2 3 4 5 6 7 электронтой байгаа учраас A-ийн зөв байна. C яагаад биш вэ гэхээр 1-р давхраан дээр 2 3 4 5 6 7 8 электронтой байна. Электроны тоон 8 гэдэг бол дис дугаар 8 гэсэн үг. Энэ бол хүчил төрөгч байна гэсэн үг. За тэгвэл дараагийнх нь 2 3 4 5 6 7 8 9 10 11 гинэ. 2-р давхраан дээр дээдл нь 11 электрон байрлах болон бишээ. Хэдээсэн байна? 2 4 6 8 9 2-р давхраан дээр хизээч 9 электрон байрлах боломжгүй. Тэгэхээр ер нь бол атомын төвд нэмэгц нэмэгтэй цөм байрлах бөгөөд 1-р давхраан дээр дээд тал нь 2 электрон байрладаг бол 2-р давхраан дээр дээд тал нь 8 электрон байрлана. 2 4 6 8. За ингэж байрлуулах хэрэгтэй байх нэ. За ингээд хоёрын бол A хариулт нь зөв байжээ. Нэгэн элементийн атомын электроны хуваарлтыг зураг өгөгдөжээ. Энэ одоо үйлэгснэгт эзлэх байрыг олоо гэж. За энийг одоо хийхин тулд ер нь бол тухайн элементийн атомын хувьд бол үе гэдэг бол давхрааны тоотой бол тэнцүү байдаг. За тэгэхээр энэ элемент бол хэдэн давхраатай А бүлгийн элементүүдийн хувьд өөрөөр хэлбэл нөгөө 1-ээс хэдүүр бүлэглээ 1 2 13-аас 18 дугаар бүлгийн элементүүдийн хувьд бол А бүлгийн элементүүд гэсэн үг шүү дээ. За бүлэг бол энэ бол А бүлгийн элементүүдийн хувьд л биелэн шүү. Гадаад давхраан дээр байрлах электроны тоо гэдэг бол бүлгийн тоотой тэнцвэр байна. Энийг л сайхан зэжиж хэрэгтэй. Гэхдээ А бүлгийн хувьд хамаатай шүү дээ. За үеийн дугаар нь давхрааны тоотой тэнцүү, бүлгийн дугаар нь гадаад давхраан дээр байрлах электроны тоотой тэнцүү байна. За тэгэхээр энэ элемент бол 1-р давхраан дээр 2 электрон байна, 2 дээр 1 байна. За ингээд энэ хэдэн давхраатай байсан бэ гэхээр 2 давхраатай учраас давхраа гэдэг бол үетэй тэнцвэр шүү дээ. Тэгэхээр энэ бол 2 дугаар үегээд бүгдээрээ 2 дугаар үе байна. За бүлэг гэдэг бол хамгийн гадна талын давхраан дээр байрлах электроны тоо бол энэ ч угаасаа хамгийн гадна талын давхраа гэдэг бол 2 давхраатай хамгийн гадна талын давхраа гэхээр 2 дугаар давхраа байхгүй. Тэгэхээр энэ бол нэгтэй тэнцвэр байна. Тэгэхээр бүлэг бол нэгтэй тэнцвэр. За тэгээд дараа нь яасан бэ гэхээр pilot network. За тэгэхээр яасан бэ гэхээр одоо тэгэхээр бүлгийн дугаар гэдэг чинь те тэгэхээр бүлгийн дугаар чинь ингээд болцсон. За дараа нь энэ бүлэг гадаад давхраан дээр бол 1 байгаа учраас 1 байх магадлал боломжтой. За дис дугаар гэдэг бол тухайн элементийн атомын хувьд бол дис дугаар гэдэг бол тухайн элементийн атомын хувьд бол яах вэ гэвэл дис дугаар нь электроны тоотой тоон холбогдлын хувьд тэнцүү байна. Тэгэхээр энэ бол нийт электроны тоо 1-р давхраан дээр 2 дээр 1 байгаа учраас нийт электроны тоо 3 байна те. Нийт электроны тоо 3 электронтой байгаа учраас энэ элементийн дис дугаар нь 3 гээд ингээд 3-ын бол аль хариулт нь зөв байсан бэ гэхээр B хариулт нь зөв байсан байна. 3-ын бол B хариултыг бүгдээрээ зөв гэж хийнэ гэсэн үг. За 4-р тестийг авч үзье. За 4-р юу лээ? За зүйтэй 4.
За 4-р тест болохоор ингэсэн байна. 4 металлыг хүчилтэй урвалд оруулжээ. За тэгсэн чинь химийн идэвхийг нь шалгасан. За дараах зургаас ажиглаад аль металл хамгийн идэвхтэй бэ гэдгийг олохдоо нэгж хугацаанд ялгарч байгаа хийн хэмжээ их байвал тухайн урвалд орж байгаа металл нь идэвхтэй байна гэсэн үг. Урвалын идэвх сайтай гэсэн үг байхгүй юу? Энэ бол бүр урвал явагдаагүй байна тий. Хий ялгараагүй учраас хамгийн идэвхгүй байна гэсэн үг. За энэ бол за тэгэхээр хий хэмжээ их байх тусмаа тухайн металл нь хамгийн идэвхтэй гэхээр энэ дээр бол хариулт нь бол зөв байна. За мөн мозо бүк рүүгээ ороод бид бүхэн яах ёстой вэ гэхээр юу яаж болно? За сурах хүчийнхаа 43 дугаар хуудсан дээр очихоор 43 юм. За энэ чинь тест 78 юм байна. За 78 дугаар хуудсан дээр бүгдээрээ хамтдаа очие. За тэгэхээр 78 дугаар хуудсны яг энэ юу бол асуусан байна. За магний бол сулруулсан давсны хүчилтэй ингээд урвалд оржээ. За тэгээд яасан бэ гэхээр ингээд хэрэглэгчийн үндсэн харандаануудыг авъя. За ингээд үндсэн харандаануудыг авчаад за энд бол хамгийн их ялгарч байгаа нь бол кальций байна тий. Хамгийн идэвхтэй. Дараа нь магний, дараа нь төмөр, дараа нь хар дуглах хамгийн идэвх багтаа байна. За тэгэхээр магний энэ дөрвөн металлыг харьцуулахаар хамгийн хурдан урвалд орж байгаа нь хамгийн идэвхтэй гэсэн үг байхгүй юу? Тий. Өөрөөр хэлбэл хамгийн урвалд орж байгаа нь хамгийн ямар вэ гэхээр идэвхтэй. Харин хамгийн удаан урвалж орж байгаа нь энэ бол идэвхгүй гэсэн үг байхгүй юу? Идэвх сул гэсэн үг. Идэвх бага гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр идэвх багтаа нь бол хар туулах юм байна. Тэгэхээр хий их ялгарах тусмаа хий их хурдан ялгарвал. Хурдан ялгарвал яах вэ гэвэл идэвхтэй. Хий бараг ялгарахгүй шахан байгаад байвал эдгээр металлуудаас идэвх багтаа байна гэж ойлгоно гэсэн үг. Тий. За ингээд иймэрхүү байдлаар бол энийг бол хийх боломжтой байна. За тэгэхээр аль хариулт нь зөв байваа гэхээр хариулт нь. За хамгийн идэвхтэйгээс нь дараад буурвал идэвхийг нь буурах дараалалаар байрлуулаа гэдэг юм бол хамгийн идэвхтэй нь бол юу байсан бэ гэхээр байна. Дараа нь бол хий ялгарч байгаа хэмжээ C байна тий. Дараа нь бол D байна. Хамгийн идэвхгүй B хариулт нь байжээ. За дараагийн тест рүү оръё. Үлэг хүснэгтийн бүлгийн дагуу доошлоход ямар шин чанар ихсдэг вэ гэж асуусан байна. За тэгэхээр бид нар бол үлэг хүснэгтээ эхний ээлжинд авч үзье. За үлэг хүснэгтийн хувьд аваад үзэх юм бол ингэдэм байна. Жишээлбэл 1А бүлгийн элементүүдийг авч үзье л да. За устрагч бол ганцаархнаа металл биш элемент. Тэгээд литий, натрий, калий, рубидий, цезий, франций гэдэг. За ингээд энэ элементүүдийг авч үзсэн байна. За бүлгийн дагуу доошлоход бол харьцангуй цахилгаан сүрэг чанар. Одоо дандаа бүлгийн дагуу доошлоход гэдэг ойлголтыг бол авч үзэж байна те. За бүлгийн дагуу доошлоход яах вэ гэвэл харьцангуй цахилгаан сүрэг чанар буурнаа. За тэгэхээр ихсдэг гэсэн учраас энэ хариулт бол угаасаа биш юм байна. За химийн идэвх ихсдэгэ гэж байна. За тэгэхээр энэ дээр одоо бүгдээрээ яах ёстой вэ гэхээр галгануудыг авч үзье. Үлэг хүснэгтийн 7-гийн А бүлэгт оршдог ботор, хлор, бром, йод, астат гэсэн элементүүдийг авч үзье. За бүлгийн дагуу яадаг вэ гэдгийг бүгдээрээ сурах хүчиг рүүгээ ороод авч үзье. За ингээд сурах хүчиг рүүгээ ороод ингээд аваад үзсэн чинь яаж юм бэ гэхээр тэр юуг авах хэрэгтэй вэ гэхээр бид нар энэ чи хэдгээр тест байсан нэлээ? 5 дугаар тест байсан байна. За 5 дугаар тест болохоор хуудас 49 дугаар хуудсыг гаргая бүгдээрээ. За 49 дугаар хуудсыг гаргаад
За 49 дугаар хуудсан дээр энд байж. За шүлтийн металлууд нь яадаг вэ гэхээр итэмхий шин чанартай тий. За тэгээд шүлтийн металлууд нь бол яадаг вэ гэхээр итэмхий шин чанартай бөгөөд нөгөө юу яа гэм бэ? Хадгалах аюулгүй ажиллагаа нь болохоор энэ гурван металл нь бол идэх ямар идэг гэж байна. Идэх маш сайтай байдаг гинэ. Идэх сайтай. Тийм учраас эдгээрийг бол юун дотор хадгалж ийнэ гэхээр керосинд хадгалж байна. Керосинд хадгалт юм биш үү? За яагаад керосинд хадгалж ийнэ гэхээр керосинтой урвалд ордоггүй. За тэгээ дээрэс нь идэмхий гэдэг нь хуруун дээр тусаад одоо ямар нэгэн бацыг тусаад ингээд гар маран дээр ингээд идж байгаа байдлыг илэрхийлээд юм идэмхий шижтэй. За би мах бодод хүрэх юм бол түлх аюултай. За тэгээ мөн шүлтийн металлууд нь яаж ийнэ гэхээр утгаар зүсч болох үз зөөлөн юм металл байт юм байна. За мөн шүлтийн металлын усан уусмал нь идэмхий шинжтэй учраас бие махбод бодод хүрвэл түлх аюултай тул аюулгүй ажиллагааг хангаж ажиллах шаардлага бол үүсэж байна гэж үзгнэ. За ингээд яасан бэ гэхээр агаарт за идэмхий дээрээс нь урвалын идэвхийг харьцуулъя. За идэх. За тэгэхээр энэ дээр нөгөө юу яасан бэ? Идэх яадаг вэ гэдэг талаар бол энэ дээрх ойлголтыг бүгдээрээ харъя л та. За тэгэхээр ер нь бол харьцуулах юм бол аль нь идэвхтэй орж ийнэ гэдгийг энэ зурагнаас бол харж болж байна. За тэгэхээр энэ дээр бол алга байна. Идэх нь ер нь бол бүлгийн дагуу ер нь бол идэх яадаг вэ гэдэг өгүүлбэрийг одоо харьцуулахаар энэ зурагнаас бараг харагдаж байна дөө. За ер нь эдгээр металлууд нь устдаа идэвхтэй. За ингээ бүлгийн дагуу доошлоход бол урвалын идэх бол харсан нэмэгдэж байгаа нь харагдаж байгаа. Лити бол ингэж орж байна. За тэгсэн мөртлөө лити арай идэх бага байна тий. За дараа нь бол юуг авсан бэ гэхээр натрий бол натрий энэ гурвал хооронд нь харьцуулж байгаа шүү дээ. Шүлтийн металлууд чинь нь бол харьцангуйгаар идэвхтэй. Гэхдээ бүлгийн дагуу доошлоход бол урвалын идэх нь бол буурдаг. Нэмэгдэн шүү. За тэгэхээр одоо бид нар энэ дээр бол юу гэж бичих ёстой байсан бэ гэхээр бүлгийн дагуу доошлоход урвалын идэх нэмэгдэнэ. Идэх бол нэмэгдэнэ. За тэгвэл 7-гийн А бүлгийн хувьд авч үзье. За урвалын идэвхийг асуусан учраас энийг хийх гэдэг нь шүү дээ. За 54 дугаар хуудсан дээр очие. За 54 дугаар хуудас хаана вэ? 54 дугаар хуудсан дээр. За өөрөөр хэлбэл сурагчдаа маш сайхан унших бол шаардлага бол байна. За тэгэхээр сурагчдаа галидыг үүсгдэг. За тэгээд энэ дээр бол галгенууд нь бол ботоор нь бол устрагчдөө харанхуй нөхцөлд ордог гэж тий. За тэгэхээр ботоор нь устрагчдөө бол ямар нөхцөлд орж ийнэ гэхээр харанхуй хүйтэн нөхцөлд хоромхон зурвалд ордог гэж. Ботоор нь. Тэгэхээр ботоор бол хамгийн идэвхтэй гэсэн үг. Дараа нь тесэрч уралд ордог гэж шүү. Бүр хоромхон зур тесэрч уралд ордог. Харин холоор нь ердийн нөхцөлд бол устрагчдөө оролд орно. За харин борон болон йод нь хүчтэй халаалтын нөлөөгөөр бол устрагчдөө уралд орж устрагчийн бромид болон йодыг үүсгэдэг гэж. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр тэгэхээр одоо бүгдээрээ нөгөө тест рүүгээ буцаад очие. За тэгэхээр урвалын идэх бол бүлгийн дагуу доошлоход бол харцангуй цэцлэхэн сөрөгч нар муу ялгаагүй буурна шүү дээ. Бүх бүлгийн хувьд хамаатай. Бүх бүлгийн хувьд харцангуй цэцлэхэн сөрөгч чанар бол буурд юм байна. Харин зарим одоо металлуудын хувьд бол 1-ийн А бүлгийн хувьд бол урвалын идэх нэмэгддэг бол 7-гийн А бүлгийн хувьд бол урвалын идэх бол буурдгийг харуулж дээ. За тэгэхээр урвалын хурд ихсдэг гэдэг нь бас буруу болж таарлаа. За атом масс ихсдэг бүлгийн дугаар ихсэхгүй шүү дээ. Бүлгийн дугаар 7-гийн А хэвээрээ л шүү дээ. 1-ийн А бүлгийн элементүүд 1-ийн А хэвээрээ л байна. Атом масс ихсдэггүй юу гэдгийг үлгс нэвтрүү орчие. За атом масс бол энэ доор нь байна те. За 6.9-7. За 23 орон шилжүүлээд тооцоод байна тийм ээ. За 39, 85.5, 133,
233 гэдэг нэмэгдэж байна. За 7А-г мөн харъя. 7-гийн 19 байснаа 35.45 холоор 79.9 127 210 ингээд ер нь бол массын тоо бол угаасаа нэмэгддэг нь тодорхой байна. За тийм учраас 5-ын бол C хариулт нь зөв байжээ. За 2 дугаар үеийн дагуу хойшлоход цахилгаан сармаг атомуудын ямар шин чанар нь буурах вэ гэж. За тэгэхээр үеийн дагуу хойшлно гэж байна шүү дээ. 2 дугаар үе гэхээр ингэ явна гэсэн үг. Ингээд явна гэсэн үг. За 2 дугаар үеийн дагуу хойшлоход цахилгаан бүлгийн дугаар бол буурах гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр бүлгийн дугаар 1-р бүлэг, 2 дугаар бүлэг, 3 дугаар, за 13 дугаар бүлэг, 14, 15, 16, 17, 18 энэ чи өсөж шүү дээ. Бүлгийн дугаар нэмэгдэж чинь. Тэгэхээр энэ бол A бол биш байж. За атомын радиус гэж юу гэлж байгаа юм гэхээр атомын төвд байгаа нэмэгдсэн нэгтэй цөм болон гадаад давхрааны электроны хоорондын зай хэлж байгаа тий. За массын тоо бол ихсэж шүү дээ нарда. Жишээлбэл энэ 7, 9, 11 гэдэг 12, 14 үеийн дагуу хойшлно гэхээр ингээ хойшоо явахыг хэлж байгаа шүү дээ. За тэгэхээр энэ дээр бол нэмэгдэж чинь буурах тухай асуусан учраас массын тоо биш байна. Металл биш шинж 2 дугаар үеийн дагуу хойшлоход цахилгаан сармаг атомын радиусыг асуусан ш нэрээ. Металл биш шинж бол яг нэмэгдэн ш тэгэхээр биш байна. За тэгэхээр атомын радиус чинь хэддүгээр хуудсан дээр байсан бэ гэхээр атомын бүтц гэдэг сэдв дээр бол байгаа. За тэгэхээр энэ дээр зүгээр тайлбар өгч номноос харалгүйгээр за тэгэхээр атомын радиус бол үеийн дагуу хойшлоход атомын радиус үеийн дагуу аль ч үеийн хувьд бол үеийн дагуу хойш тэр атомын үейлэх хандлага дээр бол хойшлоход үеийн дагуу хойшлоход яадаг вэ гэхээр атомын радиус нь буурна. Яагаад гэвэл гадаад давхрааны электроны тоо нэмэгдэж байгаа учраас дагаад атомын радиус нь бол буурах шалтгааныг бол бий болгодог гэсэн үг. За ингээд аль нь байсан бэ гэхээр 6-гийн болвол B хариулт нь зөв байсан байна. За дараа 7 дахь нь зурагт зарим элементийн электроны хуваарлтыг харуулсан X-ээр электрон давхраа бүрд байрлах электроны тоог харуулсан байна. За аль хоёр элементийн химийн шин чанар төсөөдөө вэ гэж асуусан байна. За тэгэхээр энийг бол номныхоо хуудаснаас бол олох хэрэгцээтэй байсан байна да. За тэгэхээр атомын бүтэц гэдэг хичээл бол уйлах хүснэгтийн сурах бичгийн бол хаана байна гэхээр юу вэ? Яаж байгаа юм бэ? Уйлах хандлага гэдэг хичээл дээр байх хэрэгтэй. За өөрөөр хэлбэл гадаад давхрааны электроны тоо адилхан болдог байхгүй. Тэгэхээр энэ хуудас бол 148 дугаар хуудсан дээр байна. За уйлах хүснэгт рүүгээ очие. За хуудас 48 дугаар хуудсан дээр. За 48 гэдэг. За 48 дугаар хуудсан дээр бүгд очие. За энд аш сайхан байна шүү дээ. За литий натрий калий гэдэг. За литий натрий калий бол уйлах хүснэгтийн нэг хэдгээр бүлэгт байрладаг вэ гэхээр литий натрий калий гэдэг явж байна те. За тэгэхээр литий бол гадаад давхраандаа 1 электронтой байхад калий ч гэсэн 1 электронтой мөн бишээ литий натрий ч гэсэн 1 калий ч гэсэн 1 электронтой гадаад давхраа. Энэ атомын радиус гэдэг тодорхойлтыг сая багш нь хэлэх гэж байлаа. Атомын төвд байгаа нэмэх зэнэгтэй цөмөөс энэ гадаад давхраа хүртэлх зай гэж. Бүлгийн дагуу доошлоход бол атомын радиус бол нэмэгддэг. Атомын төвд байгаа нэмэх зэнэгтэй цөмөөс гадаад давхраа хүртэлх зай. За тэгэхээр литий натрий калий гэхээр энэ бол уйлах хүснэгтийн нэгдүгээр атомын бүтцийг ингээ харахаар яасан бэ гэхээр нэг бүлэгт байрлаж байгаа элементүүдийн гадаад давхрааны электроны тоо ижил гэдэг гэсэн үг байхгүй юу? Нэг давхрааны тоо ижил байна. За тэгэхээр нэг бүлэгт оршиж байгаа элементүүдийн хувьд бол гадаад давхрааны электроны тоо
ижил гэдэг юм. Тэгэхээр шин чанараар адилхан гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр шин чанараар адилхан гэхээр за энэ элементийн хувьд бол гадаад тохирооны электроны тоо бол энд 2 байна тий. Гадаад тохирооны электроны тоол ижил байвал нэг бүлэгт байрлуулаа шин чанар. Тэгэхээр энэ өгүүлбэрийг биччихье. За гадаад давхрааны электроны тоо ижил байвал нэг бүлэгт байрлуулна. Нэгдүгüрт нь байрлуулсан байна тий. За энэ байрлуулсан байдаг. Харин яасан бэ гэхээр шинж чанар нэг бүлэгт байрлана гэдэг бол ерөөсөө шинж чанар нь төсөөтэй болно гэсэн үг. Төсөөтэй болно. За тэгэхээр одоо энэ дээр бол яасан бэ гэхээр энэ гадаад тохирооны электроны тоол 2 байна. За энийх бол 1 байна тий. Энэ нэг бичиг гарч ирж бүр болтгоо. За энэ ч гэсэн гадаад тохирооны электроны тоо 1 байна. Энэ бол гадаад тохирооны электроны тоо. За гадаад тохирооны электроны тоо бол ижлэх нь 2 дээр бол гадаад тохирооны электроны тоо 1, 3 дээр тэгэхээр 2 3 2-ыг ижлэх хүн байгаа учраас 7-гийн 2 3 гэдэг чинь T-C гэсэн. 7-гийн C гэсэн. За 8. Дараах зурагт хэмжээс цилиндрээр ус мөлийн эзлэгүүний хэмцэн дөнгө үзүүлжээ. За ингэхээр энд 50 51 52 53 54 55 56 л авах байна да. Тэгэхээр 8-ийн аль нь байсан бэ гэхээр 55-аас жоохон дээр байгаа биз. Тэгэхээр 56 мл буюу C хариулт нь бол зөв байсан байна гэж үзнэ. C хариулт нь зөв байсан байна. Энэ дээр бол энэ хүү тестэн дээр бол 21.4 мл одоо ус мөлийг хэмжиж авахын тулд аль багжийг одоо ашиглах нь илүү тохиромжтой вэ гэж асуусан байна. За энэ тестийг хийхдээ эхлээд энэ шилэн аягаар нь юу хэмжиж авдığım бэ? Хэмжээст колб нь яадаг, пипет нь яадаг, хэмжээс цилиндр нь яадаг вэ гэдгийг бүгдээрээ мозо бук руу ороод эндээс ол харах боломжтой. Ямар хөө одоо хэлбэрийн багж байдаг вэ? За шилэн аяг бол ийм хэлбэртэй байна. Хэмжээс цилиндрээд нь одоо яг 10-ны орны наривчлалыг бол хэмждэг байхгүй хэмжээс цилиндр. За хэмжээс цилиндр нь энэ байна. Шилэн аяг нь бол шилэн аяг бол энэ шүү дээ. Шилэн аяг бол ер нь бүдүүн бараг ерөнхийд нь хэмжээс цилиндр бол ийм 10-ны орны наривчлалтаар бол 10-ны наривчлалтаар бол хэмждэг. За тэгвэл цааш нь бол бид нар байгаа шүү дээ шутан кол. За юугаа харъя? Хариултуудаа харъя. За тэгэхээр шилэн аяг бол яах вэ гэвэл ихэвчлэн бодис халаах холгод ашигладаг. Хуваар нь бол 10, 20, 30 гэх мэт тул одоо нарийн бол хэмжих боломжгүй учраас шилэн аяг гэдэг хариулт бол биш байна гэсэн үг. За пипетик нь бол ихэвчлэн тогтмол нэг утгыг яг 25 мл маш өндөр наривчлалтай авахд зориулагдсан. Хэрв дундаж буцахаар утгыг хэмжихэд бол хүндрэлтэй байдаг гинэ. За тэгээд хэмжээс колб нь болохоор зөвхөн колбны одоо хүзүүн нь бол зураасаар зөвхөн ганц хэмжээг жишээлбэл одоо ингээд 50 мл ч гэдэг юм уу хэрвээ 25 мл-ийн колб авах юм бол яг энэ хэмжээсээр нь авдаг. За уус мэл найруулгад бол хэрэгэлдэг. За хэмжээс колб нь болохоор зөвхөн колбны хүзүүн дээрх зураасаар авдаг гэсэн тий. Энэ дахиад холцсон байна. За хэмжээс цилиндр нь бол яадаг вэ гэхээр дээшээ өксөх тусам нарийн хуваартай байдаг тул 21.4 мл-ийг одоо хамгийн ойр бөгөөд тохиромжтойгоор хэмжин авах боломжтой. Тэгэхээр энэ дээр бол D хариулт буюу хэмжээс цилиндр байсан байна. За тэгээ одоо энэ дээр бол байна. Шингэний эзлэхүүнийг илүү нарийн хэмжээний тулд бүр илүү нарийн хэмжээний тулд хэрэгэлдэг нь юу вэ гэхээр пипет гэж байгаа. Ингээд энэ пипетгийг соруулыг ингээд атгаад явахаар
энэгээр ингээд шингэн дэшиг явдаг гэсэн үг. Харин 10-ны орны наривчлалтаа хэмждэг тул харцангуй наривчлалтаа багтаад тооцогдно. Тэгэхээр өөрөөр хэлбэл 10-ны орны наривчлалтаа гэхээр энэ дээр 21.4 гэдэг бол 10-ны орны наривчлалтаа байвал энэ бол хэмжээ цэцлийн дэрэг авдаг гэдэг хариултан зөв байжээ. За тэгвэл дараагийнх нь даваарх урлагийн тэгшлэлийг үүсгэж бичээ гэж байна. За үүнийг хийхин тулд би яагаад ийш очиод ийнэ гэхээр энийг унших гэдгээл ингээд хэлэх гээд байна л да. За одоо энэ сургагчийн хэдгээр хуудсан дээр байдаг вэ гэхээр 21-р хуудсан дээр байна. За бүгдээрээ энэ сургагчийнхаа 21-р хуудсан дээр очицгоё. За ингээ 21-р хуудсан дээр очисон чинь энэ л хэрэг болоод байгаа юм байна. Бид бүхэнд тэр нь бол. За бид бүхэнд бол зарим хүч одоо энэ 3 хүчлийг хийжсэн байхад одоо маш олон тестүүдийн хард бол гарах боломжийг бол үүсгэж байна. За жишээлбэл энэ дээр хөхрийн хүчил гэдэгцэн байна. За хөхрийн хүчил гэдэг нь яадаг вэ гэхээр устрагч болон сульфат гэсэн юм ионуудыг бол агуулдаг. За тэгэхээр хөхрийн хүчлийг бол өөрөөр устрагчийн юу гэж нэрлэж болохоор байна гэхээр устрагчийн сульфат гэж нэрлэж болохоор сульфат энэ дэр дарж болдгоо мэн энийг алтаа саагаад байна. За ингээд цайрын сульфат дээр нэмэх нь устрагч гэдэг юм бүтээгдэхүүнийг устрагч үлдэж байгаа учраас ингээд устрагч гэдэг бүтээгдэхүүнийг үүсгдэг. Ингээд B хариулт нь бол зөв байжээ. Зурагт үзүүлсэн туршилтад явагдсанаар ямар давс гаргах боломжтой вэ гэж. За юун дээр юуг нэмсэн бэ гэхээр магний дээр нэмэх нь давсны хүчил. За тэгэхээр давсны хүчил гэдэг нь юм хоёр хэсгээс бол бүрдэнэ. За ямар хоёр хэсгээс бүрдэж байна вэ гэхээр устрагч болон холорид гэсэн юм устрагчийн холорид гэсэн юм хоёр хэсгээс тогтдог. За устрагч болон холорид гэсэн. Тэгэхээр эндээс магний холорид дээр нэмэх нь устрагч гэдэг ийм бүтээгдэхүүн байцыг үүсгэх боломжтой байна. Ингээд 11 бол C хариулт нь зөв байсан байна. За дараагийн тест. Өснөгтөнд химийн уруулын үед хийсэн температурын хэмжилтийн үр дүнд түүнд өгсөн судлаачийн тайлбарыг харуулжээ. Аль нь эндотерм урвал мөн түүний зөв тайлбар нь аль байсан бэ гэж. За тэгэхээр химийн уруулыг бол дулааны илэрлээс нь хамааруулаад бол хоёр хэсэгт бол хувааж үзэж байна. За нэгдүгээрт нь бол экзотерм урвал гэж байгаа. За экзотерм урвал гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр дулаан ялгаруулах уруулыг хэлдэг. За ингээд дулаан ялгаруулах уруулыг бол хэлдэг. За дараа нь бол эндотерм урвал гэж байгаа. За эндотерм урвал гэж юу хэлж байгаа вэ гэхээр дулаан шингээх уруулыг хэл. За ингээд дулаан шингээх уруулыг бол бид нар эндотермийн урвал гэж нэрлэнэ. За ингэхээр дулаан ялгаруулах уруулын үед бол орчны температурын утга бол өсдөг юм байна. Эндотерм уруулын үед бол гаднаас дулааныг өөртөө шингээж байгаа учраас температурын утга нь бол буурдаг. За тэгэхээр аль эндотерм гэхээр температурын утга буурсан. За энэ бол 18 байснаа 42 болж энэ бол нэмэгдэж байна те. Нэмэгдэж байгаа учраас энэ дулаан ялгаруулах зүг байна. Гэтэл эндотермийг болохоор байгаа шүү дээ. За хасах 33-аас хасах 5 гэхээр энэ мөн ялгаахгүй. Температурын утга нэмэгдэж байгаа учраас энэ дулаан ялгаруулна. За энэ биш байна. За 45-аас 21 болж температурын утга буурж байгаа учраас энэ бол дулаан шингээгээд эндотермийн урвал байна. Энэ температурын утга бас яасан байна. Буурсан мөртлөө температурын утга буурна гэдэг чинь дулаан шингээнэ гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ дулаан ялгаруулна гэж байгаа учраас энэ биш байна. Ингээд 12-ын бол C хариултан зөв байсан байна. Дараач жишээнээс аль нь экзотермийн урвал вэ гэж. За экзотерм урвал гэдэг нь яадаг урвалыг хэлдэг вэ гэхээр дулаан ялгаруулах урвалыг бол хэлдэг. За үүнийг одоо хийхдээ пациент төлөв байдал асуусан учраас бид нар хатуу байгаа мөсийг юм уу эсвэл борцгоны тосыг бид нар шингэн төлөвт шилжүүлэхийн тулд гаднаас дулааныг одоо
дулаан өгдөг тий халаад нь штэ бид нар одоо борц гихтний тасыг чинь шингэн болгохын тулд дулааныг шингэн. За дулааныг шингэнэ гэдэг бол энэ ямар орол вэ гэхээр эндотермийн орол юм аа. Харин шингэн төлөв байдалтай байгаа бодисоо хий болгохын тулд мөн ялгаа байхгүй усыг бид нар буцлахдаа доороос нь халааж өөрөөр хэлбэл энэ ус чинь өөртөө дулааныг шингээж эндотерм байж хийн төлөвч шилждэг. Өөрөөр хэлбэл бодис хатуугаас шингэнээс хийн төлөвч шилжихэд дандаа дулааныг шингээх буюу эндотерм процесс үл явагддаг. Эсвэргээрээ хийгээс шингэнд шилжихэд бол экзотерм буюу дулааныг ялгаруулдаг. Дээрээс нь шингэнээс хатууд шилжихийн тулд эсрэг процесс нь дулаан эсрэгээрээ байдаг те. Дулаан ингээд ялгаруулдаг. За ингээд ялгаруулна гэдэг бол энэ бол экзотермийн орол байдгаа гэж. За тэгэхээр ийшлэх тусмаа бол экзотерм чанар нь нэмэгддэг юм. Дулаан ялгаруулах чадвар нь нэмэгддэг гэсэн үг. За тэгэхээр мөс сайлна гэдэг бол бодис хатуугаас ямар төлөв шилжиж байгаа вэ гэхээр хатуугаас шингэн төлөв шилжинэ гэсэн үг шүү дээ. За тэгэхээр энэ бол дулааныг шингээж байгаа учраас эндотерм учраас биш байна. За мод шатна гэдэг бол бүх төрлийн шатаг оруулуудын нь бол экзотерм орол байдаг те. За дараа нь ус буцлах гэхээр дулааныг мэдээж шингэн штэ. Яагаад гэвэл шингэнээс хий рүү шилжихийн тулд энэ өндөг шарах гэхээр мэдээр өндгийг бий болгохын тулд яах вэ гэвэл дулааныг өгж таарна. Өөрөөр хэлбэл дулаан шингэн эндотерм гэсэн үг байхгүй. Тэгэхээр хавилтан зов. За дараах хүснэгт нь 1 г түлшийг шатаахад ялгарх энергийг харуулжээ. Өндөр температур төмрийг хайлуулдаг гангийн үйлдвэрт аль түлшийг хэрэглэвэл илүү тохиромжтой гэж асуусан байна. За хүрэн нүүрсийг шатаахад бол 1 г хүрэн нүүрсийг шатаахад яасан бэ гэхээр 16 кJ дулаан ялгаруулдаг. За 1 г модыг шатаахад 18.9 кJ дулаан ялгардаг бол 1 г метанолыг шатаахад 27.3 кJ дулаан ялгардаг. За 1 г хар нүүрсийг шатаахад 39.3 г гангийн үйлдвэрт бол ерөөсөө хамгийн их дулаан ялгарч байна те. Энэ бол хамгийн их дулаан ялгаруулдаг. Одоо энэ бодисыг бол бид нар бол хэрэглэхэд тохиромжтой. За тэгэхээр энэ дээр бол 14-ийн бол D хариулт нь бол зөв байсан байна. Яагаад гэвэл тэр ган гэдэг бол ихэнх хувь төмөр байдаг учраас төмрийг хайлуулахын тулд өндөр температур төмрийг хайлуулахын тулд яах вэ гэвэл хэмжээний дулаан ялгаруулдаг бодисыг л хэрэглэх нь илүү тохиромжтой юм байна. За дараа нь ингэж асуусан байна. Зарим хийн түлшний шаталтаар үүсэх энерги өгчээ. Эдгээр түлшнээс ижил мастаг авч шатаагаад ижил хэмжээтэй усыг халаажээ. Аль түлшийг хэрэглэсэн тохиолдолд усыг хамгийн их халаах вэ гэхээр яг саяны тесттэй төстэй байна те. 1 г ус төрөгчийг шатаахад 143 кJ дулаан ялгана. За мөн 1 г метаныг шатаахад 55.6 кJ дулаан ялгардаг бол 1 г пропаныг шатаахад 50.4, 1 г бензинийг шатаахад 47.9 гэхээр хамгийн их дулаан ялгаруулдаг нь аль хариулт байсан бэ гэхээр 15-ийн хариулт нь бол зөв байсан байна. За 16 дахь нь аль уруулаар цэсийн нитрат гаргаа авах боломжтой вэ гэж асуусан байна. За тэгэхээр нөгөө нэг саяны одоо юугаа бол асуусан биз дээ тийм үү? За нэг чи ингэж сая хийсэн. Хуусын юм чи уул ингэж байж юм энэ шүү дээ. Нэг жоохон дээшлүүлж. За ингээд авч утсан байна. Аль уруулаар зэсийн нитрат гараа авч болох вэ гэхээр зэсийн нитрат гэдэг бол ерөөсөө устөрөгч нитратыг агуулсан юм чинь устөрөгчийн нитрат бол азотын хүчилт байдаг юм байна. Тэгэхээр зэсийн нитрат гарган авах боломжтой уруулна. За зэсийн гидроксид дээр азотын хүчлийг нэмж байгаа юм байна те. За азотын хүчил гэхээр юу вэ гэхээр азотын хүчил нэмэх нь зэсийн гидроксид гэж байгаа юм уу? Зэсийн гидроксид гэж байгаа юм байна л да. За тэгэхээр азотын хүчил гэдэг нь юу вэ гэхээр ус төрөгч нитрат гэсэн юм хоёр хэсгээс бүрддэг юм байна. Энэ араа азотын хүчилний өгсөн байна. Ус төрөгч болон нитрат гэсэн юм хоёр хэсгээр бүрддэг.
шít. Тэгэхээр зэсийн нитрат дээр нэмэх нь острогчийн гидроксидыг босгоно. За энийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр зэсийн нитрат дээр нэмэх нь бос болж таарлаа. Ингээд хариулт бол зөв байна. За бос нь яагаад биш вэ? За бид нь хөхрийн хүчил гэж юу вэ гэж амар зохион байгуулалт. За хөхрийн хүчил гэхээр острогч болон сульфатаас тогтдог юм байна. Острогч болон сульфатаас. За тэгэхээр хөхрийн хүчил гэхээр бид нар юу гэж ойлгох ёстой вэ гэхээр ус дөрөгч ба сульфат гэсэн ийм хоёр хэсгээс бол бүрдэж байна. За тэгээд зэсийн оксидыг нэмэхээр юу үүсэх вэ гэвэл одоо энийг л чийжүүлэх болох гэдэг шүү дээ. Острогчийн холоор идэхээр острогч холоороос тогтдог юм байна. Хөхрийн хүчил гэхээр острогч сульфатаас тогтдог юм байна. Азотын хүчил гэхээр острогч нитратаас тогтдог юм байна гэдгийг л чийжүүлж хэрэгтэй. За ингээд зэсийн сульфат дээр нэмэх нь юу үүсэх вэ гэвэл ус үүснэ гэсэн. Зэсийн сульфат дээр нэмэх нь ус. За тэгэхээр энэ B хариулт бол биш байна. За энэ давсны хүчил дээр зэсийн нитратыг нэмэхээр давсны хүчил гэдэг бол острогчийн хлорид шүү дээ. Острогчийн хлоридын хүчлийг өөрөөр усанд хийгээд дуусгасан одоо хүчлийг бол давсны хүчил гэж нэрлэдэг байхгүй. За ингээд острогчийн хлорид тэгэхээр зэсийн хлорид дээр нэмэх нь зэсийн хлорид энээс юу үүсэх вэ гэвэл зэсийн хлорид дээр нэмэх нь острогчийн карбонат гэдэг бол нүүрс хүчлийн хий дээр нэмэх нь нүүрс хүчлийн хий дээр нэмэх нь бас ус гэсэн. За нүүрсний хүчил гэж энд алга байна л да. За энэ бол острогчийн карбонат гэхгүй. Острогчийн карбонат юм байна. За тэгэхээр зэсийн карбонат дээр нэмэх нь бас ус гэсэн үг байна. Зэсийн карбонат дээр нэмэх нь бас уснэ гэсэн. Ингээд хариулт нь аль зүг байжээ. 17. Металлын идэвхий игнэнд острогчоос өмнө байрладаг зарим металлын идэвхийг доорх зүгт үзүүлсэнийг ашиглан 17-оос 20 дугаар асуултанд хариулаарай гэж. Аль элемент тусдаа хамгийн эрчимтэй байх вэ гэвэл мэдээж идэвх ихтэй л хамгийн эрчимтэй оролдог. Тэгэхээр литий. Идэвх ихтэй л энэ бол хамгийн идэвх ихтэй. Ийшлэх тусмаа урлын идэвх бол буурна гэж бичсэн байна шүү дээ. Тэгэхээр идэвх ихтэй нэхээр 17-гийн бол хариулт байжээ. Доор өгөгдсөн металлуудаас аль нь шингэрүүлсэн давсны хүчилтэй хамгийн идэвхтэй уралд ордог вэ гэхээр за хөнгөн цагаан бол энэ байна те. За нэгдүгээрт нь бол бүр болохгүй бол үлэг үснэгтээс Al гэж юу вэ гэдгийг үлэг үснэгт өгчгөр харчихна гэсэн үг. Дараа нь магний бол энд байна. За дараа нь кальций бол энд байна. Дараа нь бол калий бол энд байна. Тэгэхээр хамгийн идэвхтэй уралд орох нь хамгийн урд байрлаж байгаа буюу калий хамгийн идэвхтэй шүү дээ. Энэ бол хамгийн идэвхтэй. Хамгийн идэвхтэй эдгээр дотроо тэр өгцөн дөрвөн процесс бол хөнгөн цагаан байжээ. Металлын хүчилтэй харилцан үйлчлэх идэвхийг тодорхойлсон туршилтын үр дүнгээ нэгэн зурж харуулсан. Аль тохиолдолд зурагчийн туршилт алдаатай болсныг заана гэж. За тэгэхээр идэвхээр нь харьцуулна гэсэн үг. Идэвхээр нь харьцуулна гэсэн үг байхгүй юу хүүхдүүд ээ. За идэвхээр нь харьцуулахын тулд энийг ялгаад энийг энэ доор оруулж. За идэвхээр нь харьцуул. За ингээ хуулаад тавьсан чинь дээр нь уулзаж болох юм шүү дээ. За тэгэхээр одоо аль нь их идэвхтэй байна вэ гэдгийг харж байгаа л бэлэн одоо юм юу өгсөн байна шүү дээ. Тэгэхээр бол хийхэд маш аятайхан болж таарлаа шүү дээ. За одоо юм өгсөн байна. За тэгэхээр хийм бөмбөлөг их ялгарна гэдэг бол урвлаас хамгийн идэвхтэй байна гэсэн үг тийм. За тэгэхээр цайр бол энд байна. Кальций бол энд байна тийм. Хамгийн идэвхтэй ялгарсан байна. Дараа нь магний байна. За идэвх нь буурж байгаа зүйтэй. Дараа нь цайр байна. Буурж байгаа зөв. Тэгээ хөнгөн цагаан хаан нь энд байна. Хамгийн их ялгарх нь идэвхтэй нь байна. Идэвхтэй нь учраас хамгийн их кальций ялгарч байгаа зөв байна. За хоёрд нь бол магний ялгарх хэвээр. Магний зөв байна. Гуравд нь бол хөнгөн цагаан. Энэний оронд хөнгөн цагаан байх хэвээр.
энэний оронд цайрын оронд юу байх хэвээр аль тохиолдолд сурагчийн туршилт алдаатай болсон бэ гэхээр D-г авчираад хөнгөн цагааныг энд тавих хэрэгтэй байсан байхгүй. Хамгийн идэвхгүй цайр байсан биз дээ. Тэгэхээр одоо 19-ийн одоо алин гэж авч үзэхээ гэвэл B бол буруу байна. D2-ийн байрыг солих ёстой. Тэгэхээр хөнгөн цагаан бол 3-т орох ёстой байхгүй. Тэгэхээр B дээр буруу учраас 19-ийн B гэж авах юм байна л да. Энэ дээр бол хөнгөн цагаан биш цайр байх гэсэн байна. Үгүй идэвхгүй учраас тийм шүү дээ. Энэ дээр хөнгөн цагаан байх хэрэгтэйсэн биз дээ. За дараагийн асуулт. Металлын идэвхийг нэг ажиглан солиросын давсан хүчтэй урвалд ороход ялгарх хий эрчим хамгийн их байх. Металл гэхэр чи саяны биш юм уу? Бичлэлтад адилхан бол асуулт байна тийм ээ. За тэгэхээр одоо би энийг хуулаад хийш тавьсан. За ингээд за харъя. Металлын идэвхийг нэг ажиглан солиросон давсны хүчтэй урвалд орох хамгийн эрчимтэй хөнгөн цагаан энд байна. Магний энд байна. Уйлэг уснагт өгж байгаа учраас бас элементүүдээ харчиж болно. За хамгийн бага байх. Эрчим бага гэж. Хамгийн идэвхгүй л гэсэн үг шүү дээ. Тэгээ кальци хаана энэ байна. Хамгийн идэвхтэй гэсэн бол кальци гэж. Хамгийн идэвхтэй нэг. Урвалын эрчим хамгийн бага. Идэвх харьцангуй багтаа нь юу байсан бэ гэхээр цайр байсан биз дээ. Идэвх багтаа нь ерөнхийдөө бол цайр байсан байна гэж бүгнэ. Тэгэхээр одоо идэвх бага нь аль нь байсан гэсэн үг лээ. Цайр байсан байна гэж үзнэ. Цааш нь өргөжлүүлээ. Тэгэхээр идэвхийг нэ солиросон давсны хүчтэй урвалд ороход хамгийн эрчимтэй ялгарх нь эрчим багтаа ялгарх нь цайр байсан байна те. Тэгэхээр 20-ын бол аль хариулт нь байсан бэ гэхээр C хариулт нь аль зүг байсан байна гэж үзнэ. Хамгийн одоо эрчим багтаа урвалд орж байгаа гэсэн үг шүү дээ. Ижил илэрхүүнтэй ижил температурт байгаа байцуудын концентрацийг харуулв. Аль тохиолдолд урвал хамгийн урд явагдах вэ гэвэл урвалд орж байгаа их байцын хэмжээ одоо их байх юм бол урвал хурдан явагдах байхгүй. За тэгэхээр их байцын хэмжээ их байвал урвал хурдан явагдана. Урвал хурдан явагдана. Хамгийн эрчимтэй явагдаж байгаа нь бол энэ байна. Хамгийн удаан явагдаж байгаа нь. Тэгэхээр 21. За энийг бүгдээрээ хамтдаа авч үзье. За тэгэхээр ер нь бол яах вэ гэвэл ашигтай мөргөлдөлт гэдэг нь химийн урвал концентрац бага. Ер нь бол концентрац гэдэг тодорхойлтыг аваад үзэх юм бол үгсийн эзлэгүүнд агуулгадж байгаа жижиг хэсгийн тоог бол концентрац гэж нэрлэнэ. За тэгэхээр үгсийн эзлэгүүнд одоо энэ яг адилхан эзлэгүүнтэй одоо ийм сав байлаа гэж бодоход энэ үгсийн эзлэгүүнд оногдож байгаа жижиг хэсгийн тоо нь цөөн байвал концентрац бага. Концентрац нь хэрвээ жижиг хэсгийн тоо дундаж байвал концентрац дунд. За жижиг хэсгийн тоо их байвал концентрац их гэсэн үг. За тэгэхээр алинд нь устрагчийн холоор магний устрагчийн холоортой урвалд орох урвалыг авч үзэхэд алинд нь урвал хурдан явагдах бай гэвэл концентрац ихтэй нь яагаад гэвэл нийс талбайд оногдох жижиг хэсгийн тоонд их байгаа учраас концентрац их гэсэн үг юм. Концентрац ихтэй үед бол урвал хурдан явагдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо энэ магнита мөргөлдөх энд бол 4 жижиг хэсэг ирж мөргөлдөж байна те. Энд бол 5 жижиг хэсэг ирж мөргөлдөнө. Энд бол 7 жижиг хэсэг ирж мөргөлдөж байна. Тэгэхээр энэ мөргөлдөлтийн тоо олон байна гэдэг бол урвалын хурд бол их байна гэсэн. Хурдан одоо урвал явагдана гэсэн үг. За тэгээд ер нь бол урвалд орж байгаа байцуудын хэмжээ их байх тусмаа BBT-гээ концентрац их байх тусмаа өтгөн байна гэсэн үг. Шингэн байна гэдэг бол концентрац багтаа гэсэн. Тэгэхээр саяны тестний аль нь байсан бэлээ? Хариулт нь гэсэн тий. Тэгэхээр A байсан. За 22 дугаар тест рүү оръё бүгдээрээ. За 22 дугаар тест болохоор хэнгсэн байна. Үрлэн цайрыг шингэрүүлсэн одоо хүчлтэй уралд оруулж ялгарсан хийх хураа авчи.
хураан авсан хийн эсгүүнийг 5 минут тутамд хэмжиж авсан гэвэл хураан авсан хий гэхээр цайр дээр юуг нэмэхээр болсон бэ гэхээр давсны хүчлийг бол нэмэхээр болсон байна. За ингээд давсны хүчлийг давсны хүчил гэдэг бол юу вэ гэхээр өстрөгчийн хлорид юм байна. За давсны хүчил гэдэг бол өстрөгчийн хлоридын хүчил юм байна. Тэгэхээр юу үүсэх вэ гэвэл цайрын хлорид дээр нэмэх нь юу үүсэх боломжтой вэ гэхээр өстрөгч үүсэх боломжтой байна. За тэгэхээр үрлэн цайрыг шингүүлсэн хүчилтэй уралд оруулж ялгарсан хийг хураан авчи. Хураан авсан хийн эсэлгүүнийг 5 минут тутамд хэмжиж авсан гэвэл аль график туршилтын үр дүн илэрхийлж байна гэхээр юу юм бэ? Мэдээж би энэ бол их байцтай. Энэ бол бүтээгдэхүүн байц. Бүтээгдэхүүн байц бол тэг хугацаанд бол байгаагүй шүү дээ. Урал тэг секундэд бол байгаагүй. За тийм учраас тгээс эхэлж байгаа энэ хоёрын аль нэг юм байна. Тэгэхээр энэ бол C2 нь бол жагсаалаас гарч ийн. За урал явагдахын хэрээр бол ялгарх өстрөгчийн эхний ээлжинд бол урал эхлэх агшинд бол уралын хурд огцом өндөр байна те. Энэ бол огцом налуу байвал энэ дээр бол хурд их байна гэсэн үг. Энд бол хурд их байна гэсэн үг. Ингээд уралын хурд нь буурсараа тогтмол болчих тий. Тэгэхээр 22 юм бол хариултанд байжээ. Химийн уралын холимгийн температурыг их болгосноор уралын хурд ихсдэг шалтгааныг тайлбарлана уу гэвэл одоо би энэ плитикний заалтыг бол энэ өндгийг би одоо шарыг. За өндгийг шарахын тулд яах вэ гэвэл плитикний заалтыг бол 1 дээр тавих, 2 дээр тавих, 3 дугаар тавих энэ 3 тохиолдлын температур бол дараалал бол өсөж байгаа тий. Тэгэхээр аль нь хурдан явагдах вэ гэвэл мэдээж 3 дугаар заалтан дээр байгаа буюу температурыг ихсгэж байна тий. За тэгэхээр уралын хурдыг бол температур их үед бол жижиг хэсгүүдийн кинетик энерги бол их байд юм байна. Ашигтай мөргөлдөлт нь их байд юм байна. Уралын хурд их байд юм байна. Температур бага үед бол жижиг хэсгүүдийн кинетик энерги бол бага байна. Мөн ашигтай мөргөлдөлт нь бага байдаг учраас урал удаан явагддаг. Тэгэхээр эндээс температур их учраас энэ өндөг болно гэдэг чинь химийн урал явагдаж байгаа шүү дээ. Тийм учраас хамгийн хурдан явагддаг гэсэн үг. За ингээд химийн уралын хурдыг бол ихсгэхэд концентрацийг ихсгэхэд бол яах вэ гэвэл ашигтай мөргөлдөлт их болоод урал хурдан явагддаг. Гадаргуугийн талбайг ихсгэнэ гэхээр жижиг болгоод нутаглах тусмаа мөн ялгаахгүй ашигтай мөргөлдөлт их болгоод уралын хурд агаад нэмэгддэг юм байна. Температурыг ихсгэхэд мөн ялгаахгүй ашигтай мөргөлдөлт их болоод урал хурдан явагддаг гэдгийг бид нар эндээс шийдлэх бол шаардлагатай байна. За тэгэхээр уралын хурд базуудын жижиг хэсгүүдийн хөдөлгөөний хурд ихсдэг гэсэн шүү дээ. Хөдөлгөөний хурд ихсэж мөргөлдөлтийн давтамж ихснэ гэдэг бол дагаад бол яах вэ гэвэл уралын хурд бол ихснэ гэсэн үг. Тэгэхээр 23 бол аль нэсэн бэ гэхээр B хариулт нь аль зүг байна. Базуудын жижиг хэсгийн хоорондын зай нэмэгдсэн мөргөлдөлтийн давтамж. За тэгэхээр энэ бол 23-ийн базуудын жижиг хэсгийн хөдөлгөөний хурд нэмэгдснээр мөргөлдөлтийн давтамж ихсдэг гэж B хариулт нь бол зүг байжээ. 24 доорх өгүүлбэрийг уншаад гүйцээж нөхөрөө манай улсад агаарын бохирдлыг үүсгэж байгаа томоохон асуудал бол тоосон зэрэг. Тухайлбал Улаанбаатар хотын агаарын бохирдлын 40% утаа бий болгодог бол 60% тоосон зэрэг үүсгдэг гэсэн мэдээ бий. Агаар дагуулгадах янз бүрийн хэлбэртэй хатуу жижиг хэсгүүдийг бид нар юу гэж нэрлэх вэ гэхээр тоос гинэ гэдэг. Өөрөөр хэлбэл Мозамбик руу ороод Мозамбикийнхаа 131 дугаар хуудсан дээр бол очие. За энэ дээр бол юу байна гэхээр тоосон зэрэг тухайн мэдээлэл бол энэ дээр бол байна. За эндээс унших юм бол яах вэ гэвэл агаар дагуулгадах янз бүрийн хэлбэртэй тэгээд агаар дагуулгадах янз бүрийн хэлбэртэй. За дээрэс нь хатуу жижиг хэсгүүдийг бид нар бол юу гэж нэрлэдэг вэ гэхээр тоос гинэ. Янз бүрийн хэлбэртэй жижиг хэсгүүдийг бид нар тоос гэж нэрлэдэг.
За тэгэхээр энэний бол аль хариулт байсан бэ гэхээр агаар дагуулгадах янз бүрийн хэлбэр тоос буюу одоо энэний хариулт байсан байна. За усны бохирдлоос сэргийлэх аргыг сонгороо гэхээр голд машин угаахаар чинь жинхэнэ усны бохирдлыг нээх хэлсэн. Ахуйн шингэн хаягдлыг гол руу цутгах гэхээр болохгүй шүү дээ. Энэ чинь голонд амьдарч байгаа амьтад бол хөх хаялт бол хүрч байгаа. Голд бохир усах гэхээр биш байна. Хог ил задгаа хаяхгүй байх гэхээр ингээд 25-ын D хариулт байсан байна. За ингээд анхаарал хандуулсан явдалд баярлалаа.